Та бидний зүрх сэтгэлд мөрөөдлийн байшин байдаг гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Танд 1 сая $1 байлаа гэж бодъё. Та хаана ямар байшин авахаа төсөөлөднийг үзээрэй. Харин Forbes сэтгүүл нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байх юм. Одоо энэ талаарх мэдээллийг та бүхэндээ хүргье. Үл хөдлөх хөрөнгийн дэлхийн зах зээл дээр ийм хэмжээний мөнгөөр худалдан авч болох орон сууц, нийтийн байр, дээд давхрын өрөөний ханшийг Forbes сэтгүүлийнхэн судалжээ. Мөсөн төв Антарктидаас бусад бүх төв энэхүү тооцоонд хамрагдсан байна. Хурдцтай хөгжиж буй Өмнөд Африк, Египт зэрэг орны зах зээлд $1 сая багавдар байшин худалдаж авах бол Парис, Сидней, Дублин зэрэг томоохон хотод нийтийн сууцаар хязгаарлагдах нь Лондонд ийм бэлтэй хүн Primrose Gardens дүүрэгт ганц өрөө байр худалдан авах гэнэ. Хэдий амьдрах суудсан дарууханч энд төвхөнсөн нэгэн тээврийн зардлаа хэмнэнэ. Метроны буудлаас хоёрхан алхмын зайд ил байр байрладаг. Канадын Монреалд Art Deco маягийн хийц загвартай 3 өрөө байр худалдан авч болно. Хонконгийн тэнгэр багамдсан барилгуудад 74 ам метр талбайтай 3 өрөө бүхий орон сууц худалдаж авах нь. Харин Нью-Йоркт ийм мөнгөөр нэг их гоё байртай болно гэж мөрөөдөлтгүй. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын төв байрнаас холгүйхэн сууцтай болох боломж бас бий аж. Ердөө 57 ам метр талбайтай уг сууцны шал нь цагаан царсаар хийсэн. Таазны өндөр 3.5 м аж. Дэлхийн өнцөг булан бүрт өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн үн ханш мэдэгдэхүйц чангарсны дотор зүүн Европ, Скандинавт 2 дахин өсжээ. Урд нь $1 сая өлгөн авдаг байсан орон сууцыг одоо ийм хэмжээний мөнгө тоолоод өөрийн болгох боломжгүй болжээ. Энэхүү судалгааг харахад зөвхөн Монголд гэлтгүй дэлхийд даяар байрны үн өсснийг та анзаарсан бизээ. Мөн иргэд ч гэсэн банкны хадгаламжийн хүүгээс орон сууцны үнийн өсөлт илүү байдаг. За мөн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулснаар алдах зөвлөгөө гэдэгт улам бүр итгэлтэй болж байгаа нь ажиглагдж байна. Бид дараагийн нэвтрүүлгээрээ дамжуулан орон сууцтай холбоотой дэлхийн дахны сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж явах болно.